Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид Төтрийн орны 4 давхарт 401 тоотын өрөөний үүдэнд байна. Тэгэхээр энэ өрөөнд бол байгаль орчин, хүнс үдэ аж ахуйн, байнгын хорооны дарга, улс их хурлын гишүүн Эрдэнэ Чимэг суудаг байгаа. Тэгэхээр энэ удаад бид Танил хүн нэвтрүүлгийнхаа зочноор Эрдэнэ Чимэг гишүүнийг сонгосон байгаа. Тэгэхээр Эрдэнэ Чимэг гишүүний хувьд бол тамхины тухай хуулиараа нилээн танил болсон гишүүн гэдгийг үзэгч та бүхэн мэдэж байгаа. Ингээд хамтдаа ороод чочонтой санал тавиад үзье. Сайн байна уу та орж болох уу? Сайн байна. За. Сайхан үйлчж гинүү та? Ажил албан өндөр үү? Ажил тавлаг. За бид TM телевизийн танил хүн гээд нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд танай байнгын хорооны таны ажлын сурвалжлыг гээд зориод ирлээ. Сурвалжлуулах боломж өгнө. Бид бол танд ажил гаргаад ийшээ явъя, тийшээ явъя, тэнд яриа өгөх гээд байхгүй. Таны ажлыг л сурвалжлуулж олон нийтэд хүргэх зорилготой. За болно. Өнөөдөр та ямар ажилтай байна? За өнөөдөр хуваарийн дагуу улсын их хурл дахь байнгын хороод бол ээлжид хурлуудаа зохион байгуулдаг. Тэгээд өглөө 9 цагаас нийгмийн бодлогын байнгын хорооны хуралтай. За өдөр 14 цагаас байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хорооны хурал, за мөн төсвийн байнгын хорооны хурал давхцаж байгаа. Би 3 байнгын хорооны гишүүнээр ажилладаг л да. Тэгээ 2 хурал маань бас өдөөс хойш хуралдан давхцах юм байна. Ер нь амжуулаа суугаад иддэг харагддаг л да та. Нилээ идэвхтэй тий. Ер нь одоо эмэгтэй гишүүд бол жишээ нь 3 байнгын хорооны гишүүнээр ажилладаг. Эрэгтэй гишүүд маань зарим нь 2, зарим нь 1 байнгын хороотой байдаг. Сайд нар бол нэг байнгын хороонд хамаардаг. Тэгээд яг хөө бид нарыг бас илүү одоо ажиллаа сайн хийдэг учраас 3 байнгын хороон дээр хувирсан байдаг л та. Тэгээ 3 байнгын хорооны дунд ажиллах бол нэлээд их ачаалттай байдаг. Дээрэс нь энэ 3 байнгын хороон дээр маш олон ажлын хэсгүүдийг ахлуулах ажлыг бас бидэнд даалгаж өгдөг л та. Ер нь та өглөө хідээс гэрээсээ гараад ороо хід гэдэг ер нь ажиллаад дуусгачих чинь. Өглөө гэрээс нэг 7:30 гээд хөдөлгдөг. Тэгээл 9 цагт бол ажил эхэлдэг. Тэгээ 7:30-д гараад бас өглөө ганц нэг би нэмрийн дасгал хийх цаалтанд очиж нэг цагийн дасгал хийчихэд тэгээд эндээсээ гараа шууд ажил дээр ирдэг л дээ. Таны өрөөнд ороод ирснийхээ өрөөтэй танилцаж болох уу? Болно. За. Өрөө бас хөөрхөн том юм байна тий. Нөгөө энгийн гишүүний өрөөнөөс харьцуулахад бол. Тий. Би гишүү байхдаа энэ хажуутлын 405 номерын өрөөнд суудаг байсан. Тэгээд өрөөндөө бол туслахтайгаа хамт суудаг. Хажуутлын өрөөнд бас бие төлөөлөгч туслах, зөвлөх гэд хажуутлын өрөөнд зэрэгцэж суудаг. Ер нь бол жижигхэн өрөөнд дотор туслахтайгаа хамт суухад бол одоо гаднаас хүмүүс орж ирж уулзалт мулцалт хийхэд нэлээд төвөгтэй л байдаг л та. Байнгын хорооны даргын өрөө бол үүдэнд ийм жижиг туслахууд нь суудаг жижиг өрөөтэй. Тэгээд арай том яг тэгэхээр зэрэг байнгын хорооны одоо ажлын хэсгийн хуралдаанууд бол бид өрөөндөө хийчдэг учраас уулзалтуудаа ажлын хэсгтэйгээ хуралдуулцдаг учраас ингээд арай том өрөөтэй байдаг. За энэ самбар дээр та юмнуудаа тэмдэглэдэг юм байна те. Яг самбар дээр бол хурал хийж явах үедээ ч юм уу тэгээд одоо үр даалгавар өгөхдөө өөрийнхөө санааг ойлгуулахын тулд бол нэлээд гэж бичиж тэмдэглэдэг л дээ, жоохон замбраагүй бичдэг. Бичиг хэв бол айгүй сайн байна шүү дээ тий. Энэ жишээлбэл өчтөр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийнхэнтэй уулзсан л да. Тэгээд бид нар энэ сонгуулийн хуульд бол 30% квотыг эмэгтэйчүүдийн 30% квотыг батлуулсантай холбогдуулаад энэ нэгдсэн үндэсний байгууллагаас дэмжлэг үзүүлж 3 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгч 800 гаруй эмэгтэйчүүдийг Улаанбаатар хотод урьж одоо сонгуулийн урьдчилсан байдлаар эмэгтэйчүүдийг илүү дэмжих тэр арга хэмжээ зохион байгуулахаар бид нэр ярилцсан байгаа л да. Тэгээ энэ дээр хэрхэн зохион байгуулах тухайгаа битгэд ингээд тэмдэглэсэн байхгүй юу. Дүүргийнхаа зургийг тавьсан байна. Тэгээ энэ бол сонгон хайрхан дүүрэг. Сонгон хайрхан дүүрэг маань юм их том газар нутагтай учраас жижигээр одоо
угааж тавихад нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгээд ингээд томор нь ингээд тавьчихсан. Ингээд нэлээд татаж үзэх юм бол ингээд маш юм дээшигээ одоо уулын ойроо руу тийм ээ нэлээд тархаж ингээд иргэд маань амьдэрдэг. 32 хороотой. Одоо энэ шараар тэмдэглэсэн байгаа газрууд бол яг хорооныхын төвүүдийг тэмдэглэжсэн. Одоо 300 гаруй мянган хүн амтай ийм том дүүрэг байгаа л та. Таны ангийн охтууд бид нар чи их хуралдаа 11 үлээ байдаг. Тэгээд эмэгтэй гишүүдийн бүлгийн дараагаар ажилладаг штэ би. Тийм учраас энэ 11 эмэгтэй гишүүн 5 намын төлөөлөлтөө ингээд нэг бүлэг болж одоо дуу хоолойгоо гаргана гэдэг бол урд нь байгаагүй тохиолдол л манай улсын хуралд бол эмэгтэйчүүдийн бүлэг гэж урд нь байгаагүй. Гэхдээ зарим зүйл дээр бас санал зөрүүлдэг юмнууд байдаг ах. Яг өөр нам учраас тий байлгүй яах вэ? Яг гэхээр ер нь бол бид нэр бүх асуудал дээр санал нэгтэй байна гэж анханасаа тохироогүй. Яг гэвэл 5 нам бол 5 өөр мөр хөтөлбөртэй шүү дээ. Арчилсан намын ярьж байгааг Монгол Ардын нам хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Ардын намын ярьж байгааг арчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас бүх асуудал төр бол бид нэг дуутай байж чадахгүй. Тодорхой асуудлуудыг бид бол өөрсдийнхөө дуу хоолой гаргах гол асуудал гэж үздэг л дээ. Энэ бол хүүхдийн тухай асуудал байна тийм ээ. Гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудал төр бид нар нам амарахгүйгээр хамтдаа дуурч чаддаг тий. За уул уурхаач гэдэг юм уу, эдийн засгийн чиглэлээр ч гэдэм тэр асуудлууд төр бол өөр дуу хоолой гаргадаг л да. Тэрийг бол тэрэг Монголын ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслэр харж л байгаа л да. Хин юуны төлөө явдаг вэ гэдгийг тийм ээ. Жохон таарамж муутай байнга ам зурчих гээд идэг эмгтэй гişүүн гэвэл юм бэ те. Тийм байхгүй шүү дээ. Манай дотор бол бүгд л өөр дуу хоолойгоо илэрхийлж байдаг ч гэсэн одоо яг тодорхой асуудлууд дээр тийм ээ санал зөрүүлэх асуудал гардаг. Чуулган дээр ч гэсэн иймэрхүү байдал харагдаж л байдаг тий. Бид бол яг цуглараад уулзаад ярихаараа бол бүгдээрээ л яг дотн сайхан одоо эмэгтэй найзууд шиг тийм байдлаар одоо ихч дүүс шиг тийм ээ насны бас зөрүүтэй бид нар чинь зарим нь болохоор олон жил бас их уралд суудсан. Ихэнх нь бол шинэ гишүүд байдаг. Тэр утгаараа бас одоо жилийн ялгаач байна, насны зөрүүч байна, үзэл бодлын ч зөрүү байна. Тэгвэл тэрийгээ бид яг л төрсөн ихч за төрсөн ч юу юм тийм ээ. Тэгвэл хоороо ихч дүүс шиг найз эмэгтэйчүүд шиг тэгж хуваалцах чаддаг л та. Ер нь эмэгтэй хүн одоо төрийн бодлого тодорхойлохын давуу тал нь юу юм бэ? Ирчүүдээс маш олон асуудал дээр бид бол яг нэг тал болж баг болж чадсанараа бол олон хуулийн цаана гарсан шүү дээ. Жишээлбэл гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг одоо яг батлуулахад бэлэн болчиход байна л да. Тэгээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль орж ирч чадаагүй яагаад гэхээр эмэгтэй гишүүд цөөхөн байсны л одоо гай юм да. Тэгээд энэ 3 жилийн хугацаанд бид нэр бүх хуульд яг тэр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг заалтуудыг бол оруулж чадсан. Жишээлбэл урд нь бол гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Гудамжинд явж байгаад одоо эмэгтэй хүн алгадуулчвал зодуулчвал энэ гэмт хэрэг мөн үү? Мөн. Тийм биз дээ. Гудамжинд гадны хүн зодчих юм бол гэмт хэрэг мөн үү? Мөн. Бид нар гэмт хэрэгийн хохирогч мөн. Гэр дотроо нөхөртөө задуулчаар гэмт хэрэг болдоггүй. Тэгэхээр энийг бол бид нар сая юуны эрүүгийн хууль болон зөрчлийн хуулиар гэмт хэрэг гэдгийг нь баталгаажуулж оруулж чадсан байж байгаа. Тэг бүх заалтуудаа жишээлбэл гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль гэд ингээд цагдаагийн тухай хууль гэд холбогдох заалтуудад нь оруулж чадсан л да. Яг ийм нөхцөлд бол бид нэр яг өөрсдөө баг болж ажиллаж чаддаг. Нам хамаарахгүйгээр. Тэгэхээр дараачийн хуралд бол 11 эмэгтэй гишүүн бол одоо нэг ядаж нэг 20 болж орж ирээсэ гэсэн төсөлтэй байгаа бид нэр. Тэгэж чадах юм бол бидний дуу хоолой илүү өндөр болно, илүү олон одоо эрүүл мэнд боловсролын чиглэлийн асуудлыг шийдвэрлэж чадна л гэж харж байгаа. Би хаттын уран зураг цуглуулдаг л да. Тэгээ энэ бол мөнх хасгалан гэж эмэгтэй зураачийн зураг юм байгаа. Эмэгтэй зураачтай бас аль болохоор дэмжихийг хичээдэг. Тэгээд өнгөрсөн жилийн мартын 8-наар эмэгтэй зураачдын үзэсгэлэн гарахад энэ мөнх хасгалан зураачийн үзэсгэлэн манай эмэгтэй гишүүдийн бүлэг дэмжиж бас энэ үзэсгэлэнгийн одоо хамтран гаргахад тусалцаа үзүүлж исэн. Тэгээ мөнх хасгалан гэдэг эмэгтэй зураачийн энэ хатны зургийг бол би ингэж өрөөндөө авч тавьсан байж байгаа. Ер нь бол надад нэлээд олон юм хаттын уран зураг байгаа л да. Бас харьцангуй одоо гендерлэг зургууд л гэсэн үг дээ тийм ээ. За Монгол Улсын ерөнхийлөгч. За энэ бол ерөнхийлөгчийн сонгуулийн дараах одоо ерөнхийлөгч хаа бид чи ерөнхийлөгч хаа төлөө бүгд л ажилласан. Тэгээ ерөнхийлөгч маань ялалт байгуулсан тэр мөчөд дангаргаа өргөсөн тэр мөчөд бол бид ерөнхийлөгчийн өргөөнд авахулсан зураг байгаамаа. Тэрний хажууд нь бол
их хурлын гишүүн болоод тангарага өргөө төрийн тугандаа ясалж байгаа зураг байна. За 2013 онд Аун Сан Сүү Чи Монгол улсад айлчилсан тийм ээ. Тэр үеэр эмэгтэй гишүүд бол Аун Сан Сүү Чи гутаа нэлээд ойр дотн танилцаж, уулзаж, ус асуудлаа ярилцж байсан. Мөн одоо Мянмар улсад биднийг бол урьж байсан. Яг харамсалтай нь одоо бид нар очиж чадаагүй байна л да. Гэхдээ сая бол одоо эдний нам бол нэлээд томоохон яралтыг бас байгуулж чадсан байж байгаа. Ер нь бол эмэгтэй хүн нэг одоо юмны төлөө тэмцэж явхаараа маш олон жилийг бол зориулах шаардлагатай байдаг. Одоо түүний тод жишээ бол Аун Сан Сүү Чи байгаа байна л да тийм ээ. Амьдралынхаа одоо 30 гаруй жилийг бол энэ арчлалын төлөө гэсэн томоохон тэмцэлд зориулж байгаа. Ингээд одоо 30 гаруй жилийн дараа л анхныхаа ялалтыг байгуулж штэ. Тэгэхээр бид бол энэ хүнээр би бол энэ хүнээр бол үргэлжил барахж байдаг л да. Та нар бүгдөө нэг юм монтаж гэж ярих уу да тий? Энэ жил нэг монтаж хийсэн билээ. Тэгээд энэ монтаж 2012-оос 16 оны хурлын гишүүдийн монтаж төрийн ордны коридорт бол жилээр нэг монтажуудыг хадсан байж байгаа. Тэгээд энэ монтажа бас дурсгал олгож өөртөө нэгийг авлаа. Ер нь бас анзаараад хад та нэлээ үзэлцдэг тий? Одоо тэр нь бол зүгээр эерэг утгаараа шүү дээ тий. Ерөөсөд таалагдахгүй боломжгүй асуудлуудыг бол шууд илэрхийлждэг. Эрчүүдтэй бол эмгтэй одоо гişүүдийг дарамтлах ч юм уу тий. Арай нөгөө эерэг гэдэг утгаараа хандах юм уу? Тийм одоо хандлага байдаггүй. Одоо эмгтэйчүүд нэг хүч дутаадах тий энэ төр дэж. Ер нь бол хүч байнга дутдаг. Цөөнх болж харагддаг бид нэр. Яг хүчгүй төхөө бол зөндөл гардаг. Ягаад гэхээр олонхороо эрэгтэйчүүд бол зарим асуудал үнэхээр шийдэл явчихдаг л да. Жишээлбэл одоо уул уурхайтай холбоотой асуудлууд дээр эмэгтэй гишүүд дуу хоолойгоо илэрхийлэх гэж хичнээн хүсдэгч гэлээ олон асуудлыг гаргаж ирж тавьдагч гэлээ дуу хоолой бол үнэхээр цөөддөг. Одоо үүний тод жишээ бол хамгийн сүүлд хийж байгаа ажил дээр маань бас харагдчихлаа л да. Жишээлбэл тос тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах ажлыг бол манай 7 эмэгтэй гишүүн тогтоолын төсөл өргөн бариа явж байгаа. За энэ дээр бол бас л дуу хоолой маань бас дутах тийм байдал харагдаж байгаа. Ягаад гэхээр ерөнхий сайдын хэлсэн одоо эдийн засаг гэдэг чиглэл рүү энэ тийм ээ эдийн засгийн хямралаас гарах хамгийн гол арга зам бол одоо юу дуртайгаа ухах юмаа гэдэгтэй л адилхан л болчиход байна л да. Гэтэл бид нэр энэ малчин ард түмэн тийм ээ энэ байгаль орчин гэдэг бол хэдэн мянган жилийн турш үеийн үед биднийг тижиж ирсэн гэдгийг хэлж мартаж болохгүй л байхгүй. Тийм учраас эдийн засгийн хямралын 5-6 жилийн төлөө одоо бүх газар нутгаа авахж тэнд байгаа бүх амтан ургамал зэрлэг ан амтан бүгдийг нь устгаж тийм ээ уул ус байхгүй болгож малчтын бэлчээрийг булааж иж бид нар заавал тэр хийх ёстой юу үгүй юу гэдгийг бол бас бодох л ёстой. Тосон бомбын нурууг тусгай хамгаалалтанд авахд бол энд байгаа 16 лицензийг гадна талд нь гаргахаар засгийн газраас бол координата гаргаж өгсөн байдаг. Бид бол энэ нутгийг бол бүхлээр нь тусгай хамгаалтанд авах шаардлага байна гэж харж байгаа. Танай байнгын орон ажлууд ирсэн нутгийн иргэд бол мэдээж бас жиг тавиал хараал сууж байгаа хэрэг. Тэргүй яхав ер нь нутаг одоо тэр нутаг 5 хоног тамил дээр ажилласан оюун гэрэл гишүүн бит хоёр. Тэгээ яг газар дээр нь маш олон малчттай уулзсан, багийн хурал дээр суусан. Үнэхээр тэр хүмүүс бол уйлж байгаа байхгүй газар нутгийнхаа төлөө. Бид одоо хайчих юм бэ. Тэгэхээр бит хоёр бол тэнд үнэхээр амлалт өгчөд ирсэн. Энэ сайхан нутгийн төлөө бит хоёр ямар ч байсан эцсээ хүртэл одоо явнаа. Төрийн тусгай хамгаалтанд авч энэ бэлчээрийг тийм ээ энэ уул усаа чинь ялангуяа тэр худаг шанд говийн гол гэж юу үлээ тийм ээ тэгэхээр тэрийг хамгаалахын төлөө бид хоёр явна гэдгийг амлацсан учраас тэр хүмүүс маань маш их одоо үнэхээр л зүрхэндээ хүлээлттэйгээр л тэрийг хүлээж байгаа байх гэж бодож байна. Хэл мэдээлэл эрсдэл бидний хэлж байгаа ярьж байгаа бүх зүйлийг бол маш анхааран харж байгаа гэж бодож байгаа. Хүлээлттэй байгаа л гэж хэлж байна. За эмэгтэй хүн учраас их нямба чимба байна. Одоо чинь байнгын орооны хуралтай байлаа та? Одоо 2 цагаас байнгын орооны хуралдаан эхэлнэ. Тэгээ байнгын орооны хуралдааныг бол манай байнгын орооны ажлын албаныхан маань бүх асуудлыг зэгцтэй хэлцэх асуудлууд за тэрний дараалалаар бүх материалыг бэлдээд ингээд өгдөг. Тэгээ байнгын орооны хуралдаан маань 2 цагаас
эхлэх юм байгаа юм. Одоо энэ байгаль орчин сайжрын байнгын хорон дээр шийдэгдэхээр ирсэн одоо албан бичиг асуудлууд маань энд байж лээ л та. Манай байнгын хорооны гишүүд эрдсэн ер нь дагуу байгаад ах уу? Ер нь хэр идэвхтэй гişүүд вэ? За манайх 19 гишүүнтэй. Тэгээ сүүлийн үед яг уу Монгол Ардын намын зүгээс нэг тийм жоохон юу яах маягтай, бойкотлох маягтай байгаа учраас бас гишүүдийн эрт сул нэлээд хэцүү байгаа л да. Гэхдээ сая бид нэр тариалангийн тухай хууль, за зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах тухай тийм ээ, ноён уулын төрийн тусгай хамгаалтын тухай асуудал гэд хэд хэдэн томоохон хуулиудыг бол чуулганаар оруулах хэрэгтэй байсан. Ялангуяа тариалангийн хуулийг бол одоо яг газар тариалан эхлэхийн өмнө баталж энэ хаврын тариаланд одоо хууль эрх зүйн орчныг нь илүү сайжруулах шаардлага байсан учраас энэ тариалангийн тухай хуулийг маань суу батуулт гишүүн, өөрөөр хэлбэл Монгол Ардын намын гишүүн ажлын хэсгээ ахлаад тэгээд гэрцээ бүрдүүлүүд бол маш сайхан явуулж чадсан л да. Тэгэхээр яг нам харгалзахгүйгээр яг тодорхой асуудлууд дээрээ ингээд Монгол Ардын намынхаа манаас орж ирээд асуудлаа шийдэд явж байгаа. Тэгээд өнөөдрийн хуралдаан ч гэсэн бас эрс маань бүрдэх байгаа л гэж бодоод л байна. За, байнгын хорооныхоо урал руу явах уу? За. За. Нэгдүгээр органик хүнсний тухай хуулийн төсөл засгийн газар 2015 оны 6 сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг. Хоёрт нь Монгол улсын урт хугацааны татвартай хөгжлийн үзэл баримтлал 2016-аас 2030 он батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл. 3-дугаарт Парис хотод 2015 оны 11-р сард болсон нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 21-р бага хуралдааны талаар байгаль орчин, ногоо хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээлэл. За хэлэлцэх асуудлаар саналтай гишүүн байна уу? За алга байна. Хэлэлцэх асуудлаа батлая. Тэгэхээр та чинь одоо нэлээд давхар ажлуудыг хийж амжуулж байна ер нь байнгын ороо гишүүн тий. Яг улсын хурлдах эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга гэд энэ бол албан бус учраас бид бол одоо яг тийм албан ёсны ингээд хуваарийн дагуу хийх ажил байхгүй л дээ. Гэхдээ мэдээж эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс маш олон үйл ажиллагааг бас бид нар зохион байгуулдаг учраас нэлээд ажилтал байдаг л да. За байнгын хорооны даргын ажлыг авснаас хойш эрс ачаалт нэмэгдсэн. Ягаад гэхээр нэлээд олон хууль орж байгаа. Манайхаас хог хаягдлын тухай хууль байна. За энийг бол оюун гэрэл гишүүн өргөн бариад тэгээд одоо хэлцгсэн шийдэгдсэн явж байгаа. Органик хүнсний тухай хууль байгаа. Оюун гишүүн ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Одоо маргаашин чуулганаар бол органик хүнсний тухай хуулийг чуулганаар оруулах ёстой. За малын эрүүл мэндийн тухай хуулийг Баки гишүүн ахлаа явж байгаа. Энэ хуулийг бол мөн ажлын хэсгийг нь хуралдуулаад явж байгаа. Малын генетикийн тухай хуулийг би өөрөө ахлаад явж байгаа. Би ч бас генетикч мэргэжилтэй хүн шүү дээ. Тэгээ мэргэжлийнхаа дагуу энэ хуулийг бас ахлаад явж байгаа. За дээрээс нь тариалангийн тухай хууль бол нэлээд одоо 2-3 сарын туршид ажлын хэсэг маань нэлээд сайн ажиллаад тэгээд энэ хууль маань өнгөрсөн 7 хоногт бол чуулганаар орж батлагдсан. За зарим газар нутгийг тусгай хамгаалтанд авах тухай тийм ээ, ноён уулын асуудал нэлээд галтай байсан гэдгийг манайхан мэдж байгаа. Тэгээ энэ галтай асуудлынхаа ард бас бид нэр гарч чадсан. Маргаашин чуулганаар бол батлагдах ёстой. За энэ дараагаар бол нөгөө тосон бомбаг бас төрийн тусгай хамгаалтанд оруулах тухай асуудал бол орж ирнэ. Гэх мэтлэнгээр энэ нэлээд олон хуулиуд, за бэлчээрийн тухай хууль, хөдөө аж ахуйн салбар дээр бол нэлээд олон хуулиуд байгаа л да. Бэлчээрийн тухай хууль бол одоо яг хилцэж эхлэх гээд явж байна. Гэх мэтлэнгээр ингээд олон хуулиуд бол манай байнгын хорон дээр байгаа учраас тэр бүх асуудлуудыг шийдэж гараас гаргана гэдэг бол нэлээд цаг хугацааны хувьд бол нэлээд шахсан ийм ажлууд байж байгаа. Тэгэхээр та бол нэлээд олон тийм хууль бас автор нь болоо явж байгаа тийм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь улсын хурлын төвшөнд ажиллаад одоо гол үүрэг оролцоотой батлуулсан хуулиудаа хэлэх боломж байна уу? За гишүүн болонгутлаа хийсэн хамгийн ихний ажил бол тамины хяналтын тухай хууль байгаа. Энийг бол бүгдээрээ л мэдчихэж байгаа тийм ээ. Тэгээд бас нэлээд их шүүмжлэл дагуулдаг хууль. Гэхдээ
ер нь бол энэ парламентод батлагдсан хуулиудын дотроос бас хүний эрүүл мэндэд зориулагдсан хамгийн сайн хуулиудын нэг гэж ард иргэдийн зүгээс ч гэсэн нэлээд таатай хүлээж авдаг. Ялангуяа эмэгтэйчүүд, эхчүүд, ээж нарын зүгээс бол их таатай хүлээж авдаг гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл урд нь бид нэр яаж тамхины утаан дунд умбад суудаг байсан бilé. Өөрөө хүсэхгүй мөртлөө одоо хажууд чинь тамхи татаад байгаа хүний утааг амьсгалсаар л байдаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ асуудал бол нэлээд сайхан цэгцэрсэн. Ямар ч хоолны газар, бар, ресторанд бол тамхины утаагүй болж чадсан байж байгаа. Хүүхдэд дагуулад бид нэр чөлөөтэй нэг газар ороод гэр бүлэрээ хоол идэх үнэхээр сайхан таатай орчин бол бүрдсэн байж байгаа тийм ээ. Ер нь бол иймэрхүү эрүүл мэндийн чиглэлийн тухай хуулиуд, архи тамхины эсрэг хуулийн үр дүн бол 5-6 жилийн дараанаас гарч эхэлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл тухайн хүн амын одоо яг тэр хорт зүйлээс шалтгаалсан эрүүл мэндийн асуудал хэр сайжирч байгаагаар зүрх судасны өвчлөл, хавдрын өвчлөл тийм ээ, тэрний одоо буралтаар бол энэ хуулийн үр дүнгууд харагддаг л та. Тэгэхээр хамгийн эхний хууль маань бол тамхины ялтын тухай хууль байсан. За дараагийн хууль бол бүтэн 3 жилийн турш бид нэр хөөцөлдөж байж батлуулсан хууль бол хүүхд харах үйлчлэгийн тухай хууль байгаа. Ер нь 2012 оны сонгуулиар миний сонгон найрхан дүүргийнхэнд амласан хамгийн том амлалт бол хүүхдийн цэцэрлэгийн асуудал байсан. Тэгээ хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бол бид нар бас олон ч газрын одоо хууль юм судаллаа. Тэгээд улсын төсвөөс ингээд хүүхдийн цэцэрлэг бариад бол бид нар дуусахгүй юм байлаа л тэ үнэхээр ч их мөнгө хэрэгтэй. Тийм учраас хүүхд харах үйлчлэгээр тодорхой хэмжээний зардлыг нь олгоод маш олон ажлын байр бий болгоод тэгээд ингээд цөөхнөр нь хүүхд харах ийм байдлаар явчих нь бол илүү боломжтой байдал харагдсан. Ер нь бусад улс орнуудад ихэвчлэн хүүхд харах үйлчлэгээр энэ хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэдэг л тэ. Тэгээ энэ хуулиа бол батлуулж чадсан байж байгаа. Энэ 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа. Одоо яг хүүхд харагч нар маань сургалтандаа хамрагдаад одоо байраа шалгуулад үйл ажиллагаагаа эхлүүлэх чиглэл рүү гойж. Тэгээ хүүхд харах үйлчлэгийн тухай хуулийг батлуулсны дараагаар бидний хийх ёстой байсан хамгийн том асуудал бол улсын төсөвт мөнгөний суулгах ёстой. Мөнгөгүй бол ямар ч хууль хэрэгжихгүй шүү дээ. Тийм учраас бид жишээлбэл төсвийн байнгын хорооны гишүүн. Тэгээд одоо яг энэ давуу талаа ашиглаж ээж 10 тэрбум төгрөгийг бол хүүхд харах үйлчлэгийг бид батлуулж чадсан байгаа. Гэхдээ 10 тэрбум төгрөг маань бас харьцангуй багадж байгаа. Ер нь нэг жил болгон 30 тэрбум төгрөг тавиад байх юм бол хүүхд харах үйлчлэгээ маань маш сайхан цэцгэлээ явчнаа. Маш олон ажилгүй эмэгтэйчүүд өөртөө ажлын байр бий болгож болох үс юм сайхан хууль байж байгаа. Тэгээд энэ маань бас бидний энэ 3-4 жилийн хугацаанд эмэгтэй гишүүд л ер нь хамтдаа л хийсэн хууль л да. Тэгэхээр энэ бол бидний бас үр хүүхдүүдтэй тийм ээ хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж гаргасан хамгийн сайн хуулиудын нэгэ гэж харж байгаа. За гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудлыг бол манай эмэгтэй гишүүдийн бүлгийн бас 1 номерын хамгийн том асуудал гэж харж бүх хуулиудтай бол өнгөрсөн хугацаанд холбогдох заалтуудыг нь оруулсан явж байгаа. Нэлээд том баг ажилтдаг л да. Бид нэрс олон улсын байгууллагад ч гэсэн энэ тал дээр хамтран ажилладаг. Тэгэхээр 16 хуульд бол холбогдох заалтуудыг нь оруулсан байж байгаа. Урд нь гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 10 жилийн өмнө гарсан боловч нэг ч удаа амьдрал дээр тэр хуулийг хэрэглээгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр яагаад хэрэглэхгүй байна гэхээр амьдралд одоо хэрэглэхэд хэцүү л хууль байх нь шүү дээ. Яагаад гэвэл доголон эсвэл гаргуу ч юм уу ийм дутуу эргэтэн дутуу хууль. Одоо бол бид нэр тэрийг гүйцээж байгаа. Өөрөөр хэлбэл бүх төрлийн хуулиудад нь юмыг суулгачиж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ хууль маань хаврын чуулганаар бид нэр оруулаад эцсийн байдлаар батлуулчихна. Ингээд 16 хууль дээр нэмэх нь гэр бүлийн хүчирхийллийн тухай гэсэн өөрийн бие даасан хууль. Ингээд энэ бол яг нэг бүтэн машин одоо мотортойгоо дугуйтайгаа тормостойгоо бэлэн болчихно л гэсэн үг л дээ. Тэрний дараагаар хууль батлагдсны дараагаар бол эмэгтэйчүүд маань бас гэр бүлийн хүчирхийллээс хамгаалагдах, тийм ээ хохирогч нь одоо хамгаалагдах, урьдчилан сэргийлэх аюу тум тийм сайхан хууль болж чадна гэж бид нар бол харж байгаа. Тэгэхээр өмнөх парламентод ийм олон гишүүн, эмэгтэй гишүүн байгаагүй учраас одоо гэрийн галзуухны ажил гэмээр тийм одоо зүйл бол орхигдсон байсан уу? Яг энийг ингээд зэгцлээд явхад хэр хугацаа хэрэгтэй вэ? За ер нь 4 жилийн хугацаанд одоо их хурлын гишүүдийг бол их л муулдаг л да газар тийм ээ. Гэхдээ яг энэ тогоон дотроо чанагдаад бид нэр юу хийж байгаа вэ гэдгийг бол тэр болго хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр маш олон хуулийн ард бол бид нэр гарч чадсан. Жишээлбэл манай Бачимэг гишүүн Монгол хэлний тухай хуулийг батлуулж чадсан тийм ээ. Гэтэл Монгол хэлний тухай хууль бол нэг чухал биш юм шиг л харагддаг. Мөртлөө энэ хуулийн маань үр дүн жишээлбэл 5-10 жилийн дараа л мөн үр дүнгөө өгч эхлэх жишээтэй тийм ээ. Жинхэнэ одоо монголоороо байх гэдэг тухай тийм ээ. Соёлын тухай хуулийг манай оюун гэрэл гишүүн батлуулж чадсан.
Энэ мөн л одоо хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой байхгүй юу? Бид нар өдөржин шүнжээ солонгос кино үзэж байгаа шүү дээ. Тэгвэл одоо соёлын тухай хууль 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа. Бүх телевизүүдийн нийт контентын 40-с доошгүй хувь бол Монгол байх ёстой. Хүүхдийн нэвтрүүлгийн 60-аас доошгүй хувь нь Монгол байх ёстой гэхээр бид нар чинь нөгөө атгалжаа хар мангастай үлгэр одоо юу гэдгийг тийм ээ. Нөгөө сайхан одоо Монгол үлгэрүүдээрээ хүүхдүүд маань эргэж хүмүүжигдэнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр солонгос киноны контент бол харьцангуй багасна. Яг монголчуудад зориулсан хүмүүжлийн чанартай кино урлаг өөрөө хөгжөд ирнэ. Гэх мэтлэнгэр ингээд цаатлаа нь харах юм бол одоо соёлын тухай, монгол хэлний тухай гэдэг ингээд харахад нэг тийм эрэнгүү тий нэг хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм гэж харагдбахаар байгаа ч гэсэн энэ маань цаанаа дандаа л гэр хүүхдийн хүмүүжлийн тухай асуудлууд байдаг л та. За манай одонтой гишүүн маань эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг бол бүтнээр нь одоо ажлын хэсгийг ахалж авч гарсан. Ер нь ажлын хэсэг эмэгтэй гишүүдийн ахалж байгаа ажлын хэсгийн арталт бол эмэгтэй гишүүд дандаа бөөнөрөө энэ ажлынхаа хэсэг дотор гишүүн болж орж ажилладаг. Тийм учраас маш хурдан ажлын хэсгүүдээ бол энэхээ арталт гардаг. Одоо хүүхдийн эрхийн тухай хууль байж гин юуны гэрүүлийн тухай хууль байж гин мөн одонтой гишүү ахлаа явж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр маш олон хуулийн ажлын хэсгийг бол ахлаад явдаг. За уянга гишүү маань бол уул уурхайн чиглэлийн маш олон асуудал төр бол дуу хоолой болж явдаг. За бид нар ч гэсэн уянга гишүүний одоо томоохон асуудлуудын ард бас л одоо бөөндөө байж бас дэмжиж явдаг л та. Тэгэхээр заримдаа бас шантрах үе танд гарах уу? Яах гэж одоо энэ улс төр гэж юм руу оров ч гэдэг юм. Шантрах үе л үргэлжлэл гардаг штэ. Тий, ер нь хийж байгаа ажилласаа биш. Хамгийн гол нь энэ биднэрлүү дайрч байгаа маш олон дайралтууд, гүтгэлэг одоо хар PR-ын чанартай тийм ээ гутаанд оромжилж байгаа энэ бүх зүйлээс бол заримдаа шантрах үе гардаг л та. Заримдаа заавал ингэж улс төрд ингэж муугаараа хилүүлэн байх шаардлага байгаа ч юм уу гэж бодох үе зөндөө байдаг. Гэхдээ эргээд 4 жилийн хугацаанд дотор хийж чадсан ажлуудаа бодоход бол ер нь бас энэ тоогон дотор байж байгаа чухал юм байна гэдгийг бол мэддэг л дээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн тоо бол нэмэгдэх ёстой. Хэрвээ би нэрэд татад авчих юм болвол тийм ээ одоо маш олон эмэгтэйчүүдийн урам хугарах байх гэж бодож шít. Яг гэхээр нэр дэвшгээр бэлтээд явж байгаа хүүхнүүд маань тий бидрийг бүгдэрингээл яг адилхан дахиад 16 оны сонгуульд нэр дэвшээсээ ялалт байгуулгасаа гэж хүлээж байгаа гэж бодож байгаа. Тийм ч учраас бидний 30% квотыг батлуулж чадсан шүү дээ. Тийм учраас бид нар олуулаа байж байхын тулд бид бол энээс одоо ухрах хэрэг байхгүй мэнаа л гэж хардаг. Та ер нь яагаад төрийг сонгох болсон юм бэ? Би анх 1989 онд Балгарт оюутан байхдаа Балгарт бол яг энэ арчлал гарч маш олон жагсаалт цуглаан болж байхад бол оюутан байж тэр зүүн Европын одоо социализм хэрхэн нуран унж байгааг бол өөрийн нүдээр харсан. Берлиний хаан нуран унж байхад хажууд нь байсан. 89 онд оюутан байхдаа бол Балгарт оюутны жагсаал цуглаанд бол маш их оролцдог байсан. Гадаадын оюутнууд бас тэнд оролцдог байсан л да бид нар. Ер нь ингээд энэ систем бол нурж унах ёстой систем байсан юм байна гэдэг бол тэр үес ойлгож гисэн л да 22 настай байсан. Тэгээд 90 онд би Монголд ирэхэд бол дарчилсан хувьсгал гараад үсгэлэн зарлаад байжсэн. Тэгээд тэр үед бас манай ах маань бас үсгэлэн суужсэн л да. Тэгээд ахыгаа үсгэлэн сууж явах үед бол яг тэр үсгэлэнгийн үеэр Сүхбаатарын талбай дээр бас 3-4 хоног хамт байж байгаа. Тэгээд үсгэлэнгийн дараагаар анх Батүл дарагтай уулзаж Балгарт Монголын арчилсан холбооны салбар зөвлөл байгуулах анхны томилтыг аваа явуулсан юм байна. Тэгээ Балгарт бол оюутнуудынхаа дунд арчилсан холбооны салбарыг байгуулад тэгээ Дэлчин сайдын яамд бол бид нэр өрх бичиг өгч ингэж миний улс төрийн амьдрал бол 22 жилийн өмнө анх эхэлжсэн төвхтэй л дээ. Тэгээ тэрний дараагаар бол зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбогдуулаад бид ч бас ингээл ганцхан 8 хийгээл тийм ээ. Тэгээд ингээ бизнесийн салбар руу орсон. Тэгээ бизнесийн салбарт одоо Монс гэдэг том компанийг байгуулад одоо 10 хэдэн жил болсны дараагаар 2005 онд улс төрлөө бол орж арчсан намын үндсэн зөвлөх хорооны гишүүнээр сонгогдчихсан. Тэгээ тэр бас их учиртай. Ягаад гэхээр 2004 оны 12 сард одоо сонгуулийн хуульд 30% эмэгтэйчүүдийн квот батлагдсан байдаг.
Харамсалтай нь 2007 оны 12 дугаар сард тэр ковотыг бол 0 болгосон л доо. Тэгээд яг ингээд эмэгтэйчүүдийн 30% ковот батлагдангууд бүх намууд бол маш олон эмэгтэйчүүдийг эрчимтэйгээр хайж эхэлсэн. Тэр үед бол маш олон эмэгтэйчүүд ялангуяа бизнесийн салбарт байсан маш олон эмэгтэйчүүд бол улс төрт орсон шүү дээ. Одоо манай Одон туяа гişүү мөн л бизнесийн салбарт ажиллаж байсан тийм ээ. Одоо ийм наран туяа гэдэг манай намаа ер нь маш олон хүүхнүүдэд яг тэр 30% ковоттой холбоотоор улс төрт орж ирж байсан. Тэгээ би ч гэсэн бас яг тэр үед улс төрт ер нь бол намууд маш их санал тавьж ирсэн л да эмэгтэйчүүдэд. Тэгээ би бас угаасаа л анханасаа арчсан намын гишүүн байсан. Тэгтээ жирийн л нэгэн гишүүн байсан. Тэгээд ер нь эмэгтэйчүүдийн бас тийм ээ ковот батлагдаад улс төрт олон эмэгтэйчүүдийг татан оролцуулах тийм давлгаа өрнөжсэн тэр үед бол ер нь бол улс төрт орж үзье гэдэг үндсэн зөвлөх хорооны гишүүнээр анх сонгогдож орж исэн. Тэгтээ би ер нь бол улсын хурлын гишүүн болчихич гэдэг юм уу одоо нэр дэвшиж гэдэг юм уу тийм зорилготойгоор анх орж исэнгүй л дээ. За арчсан намын үндсэн зөвлөх хорооны гишүүнээр сонгогдоод тэгээд ингээд улс төрийн ажилд дуу хоолой болоод орж эхлэе гэсэн ийм л одоо зорилготойгоор анх орж исэн. Гэхдээ 3 жилийн хугацаанд болвол тэр маань 2008 оны сонгуульд нэр дэвшигч болж хувирсан л та. Тэгэл ингээд улс төр рүү орцсон. Одоо тэгээд улс төрд анх хөл тавьснаас хойш 2005 онд үндсэн зөвлөлт хорооны гишүүнээр сонгогдсноос хойш одоо 11 жил өнгөрсөн байна л та. Таны хажуудалд Даваасран гишүүн, дараа нь Гардгүйгийн Баяр сайхан гишүүн. Ер нь та энэ одоо Монгол айлаар ярихаа сахалт те айл хүмүүс энэ гишүүдтэйг нь хэр одоо уулздаг. Ер нь та энэ 76 гишүүнд 75 гишүүнээс ер нь үзэл бодлоор хамгийн их ойрхон байдаг гишүүн гэвэл юм бэ. Энд дэмждэг тий. Мэдээж үл эмэгтэйчүүд байгаа тий. Эмэгтэй гишүүд маань бол бүгдээрээ л одоо би чинь эмэгтэй гишүүдийнхээ дарган шүү дээ тий. Тийм учраас хамгийн ойр дотн байдаг гишүүд маань бол манай эмэгтэй гишүүд байна. За мэдээж тэрний дараагаар бол өөрийн намын бүлгийн гишүүдтэй бас нэлээд ойр дотн байдаг л та. Зарим үед бол бид нэр авалцах үе зөндөл гардаг. Ялангуяа одоо энэ тамхины хууль дээр тийм ээ яаж бидний дунд одоо маргаан гарчлаа. Би бүр бараг сүүлийн 10-20 жил жахуу нүднээсээ нулимс тусаад үзээгүй шахуу хатуу сэтгэлтэй хүн байсан тамхины хууль дээр одоо Эрдэнэбат гишүүн маань нөгөө юу дотоод орчин тамхины цэг байгуулах тухай заалтыг оруулж ирээд тэгэд яг тэрэн дээр эрэгтэйчүүд бол гар гараасаа барилцж хагаад шууд баталж байгаа байхгүй. Үнэхээр тэрэн дээр нөгөө 11 эмэгтэй гишүүний дуу хоолой үнэхээр цөц. Тэгэл тэр батлагдсан. Тэгэхэд бол би гараад үүдний 0-д ороод одоо уйлж исэн. Тэгээд сүүлийн 10 гаруй жил гаргаагүй нулимсаа тэгэхэд гаргаж исэн. Гомдоод уу, шарлахаад уу? Гомдож байхгүй юу? Үнэхээр их гуйсан бид эднэрээс те. Одоо эн чин зөвхөн таны тамхи татдаг тухай асуудал биш те. Эн чин таны үр хөөхөд тийм ээ. Ер нь нийгмийн аягүй том асуудал гэдгийг хилээд байхад тамхи татдаг бүх хэрэгтэй гишүүд ерөөсөө л нэг баг болчихж байгаа байхгүй юу? Тэд нар тамхи татгал чухал байгаа болохоос тэр тамхины цаатлын асуудлыг бодох ерөөсөө өсдөгөө. Эндээс юу харагдаж байна гэхээр тамхи гэдэг бол хүнийг тэгтэл нь өөртөө татаж чаддаг. Эмэгтэй хүнээс илүү тамхи хэрэгтэй хүнийг тэгж өөртөө татаж чаддаг л тийм л айхтар хор байгаа гэдгийг харагдаж байгаа юм л та. Та одоо энэ ордны коридорт бас хайр сэтгэл ярих нь чаашаа. Одоо тэгтээ үзэгчд маань хөөрөх учраас ер нь та гэр бүлийнхаа хүнтэй хэдэн онд яаж танилцжээ? Бас энэ нөгөө залуу хосуудын баяр шүү дээ тийм ээ. Яг Валентины баяр гэдэг бол бидний үед тийм баяр байгаагүй шүү дээ. Энд чинь сүүлд л гарч ирсэн баяр тийм ээ. Мэдээж одоо манай нөхөрт хоёр бол одоо 84 онд анх танилцсан гэдээ бодохоор шийд болж байна. 32 жил болж байгаа юм байна. Тий 32 жил болж байгаа байхгүй. Тэгэхээр бид хоёр бол Валентин дадах юу ах вэ? Мэдээж хэрэг тийм ээ. 2 сарын 18-нд миний төрсөн өдөр болдог л доо. Тэгэхээр Валентинаасаа илүү минь төрсөн өдрийн баяраар нөхөр маань одоо маш гоё цэцэг авч бэлгэлдэг л дээ. Тэгээд жил болгон л төрсөн өдрөөрөө нөхрөөсөө хамгийн гоё цэцгийн баглаа авдаг. Цэцгнээс өөр гоё бэлэг гэж ер нь байдгүй л дээ. Тэгэхээр Валентинаасаа илүү тэр ер нь 2 дугаар сарын одоо Валентинтай адилхан тэр өдөр маань бол 2 сарын 18-ны миний төрсөн өдөр байдаг л та. Ер нь бит хоёр Балгарт хоёлаа анх оюутан болж очиод манай нөхөр 83 онд анх оюутан болж очиод би 84 онд оюутан болж атсан. Манай одоо дээдлийн курсын ах байсан л та. Тэгэхэд би 17 настай анх Балгарт очиж исэн. Тэгээ газар мэдгүй хүний нутагт өсөж сангана тэнцэний гэрүүл болоод том хүүгээ тэнд төрүүлээд тэгээ одоо бит хоёр чинь бас ач охинтой ингээд 32 жил хамт амьдарч байна да.
Та гэр бүлдээ хэр цаг гаргаж байна? Ер нь амралтын өдрүүдээр бол аль болохоор илүү цаг гаргахыг боддог. Манайч бас олон хүүхдтэй нэлэх хүүхдүүд ч бас зөндөө байна. Тэгээд хагасаа бүтэн санд бол өөрийнхөө гарын хоолыг хийж заавалчгүй л одоо өөрийнхөө ер нь тэд нар ч сүлээдэг л дээ ээжийнхээ хоолыг идэнэ гэж би өөрөө ч хоол хийх дуртай. Бусад өдрүүдэд бол үнэхээр цаг зав гаргах хэцүү байдаг. Би өглөө эрт гараа явчихдаг. Хүүхдүүдийнхээ өглөөний цайгч бэлдэж чадахгүй л тэгэл гараал явдаг л да. Орой бол ер нь нэг 8-9 цагаас хойш очдог учраас ихэвчлэн манайхаа хоолундаа идээд дууссан тэр үед л очдог. Тийм учраас ажлын өдрүүдээр бол цаг гаргах тухай асуудал бол үнэхээр байдаг. Та ойрхон учраас дүр өргөө бол нэлээ ажилчдаг уу тий? Тий яг дүүрэг маань том л доо. Яваад байна, очоод байна. Тэгтэл одоо асуудал бол маш ихтэй. Ямар сандаа л одоо уулзалт хийхэд 1 сарын хугацаа шаарддаг. Тэгээд яг сургууль цэцэрлэг гээл одоо явж очих ажиллах асуудал бол зөндөл байдаг. Тэгээд иргэдийн зүгээс бол маш их өргөдөл ирдэг. Ер нь бол өргөдөлтөд бид нар ч даруулчихсан сууж идэг хүмүүс шүү дээ. Тэгээд өргөдөл болгоныг бүрчлэн манай туслахуд бол шүүгээд хараад тэгээд тэр дундаасаа бид нар бас хариуг нь яаж өгөх вэ? Тэр болгон бас шийдэж чадахгүй асуудлууд их ирдэг л дээ. Ер нь өргөдлийн маань 80% дандаа л тусалцаа дэмжлэг мөнгө хүссэн өргөдлүүд байдаг. Ялангуяа тэр дундаас одоо өвчтөе хүмүүсийн эмчилгээний зардал тий үнэхээр тийм асуудлуудыг харахад бол үнэхээр зүрхөвдмөр л байдаг л та. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр дүүр өргөө очих уу та? Ер нь энэ төсөв суулгаад нэг цэцэрлэг ашиглалтанд орсон байгаа. Ер нь бол 12 цэцэрлэгийн 4 жилийн хугацаанд дүүрүүдээр баригдсан л да. Усан төсөвт бид нар суулгаж чадсан байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар бас нэлээд хэдэн цэцэрлэг сургуулийн комплексууд бас баригдсан. Тэгээд төсөвт суулгаж оруулсан нэг цэцэрлэг дээр очихоор төлөвлөсөн байгаа. За тэгвэл хамт явъя тий. Сандар хэд настай? 3 настай. 3 настай юм уу? Та ер нь энэ цогны харахын дүүргийн хувьд бас энэ хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй энэ байдал дээр бол нэлээ улсын хурал дээр дуурч харагддаг. Яг энэ цэцэрлэгийн хувьд бол бас та өтсөн мөнгөний суулаад ашиглалтанд оруулсан байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар ер нь хичнээн хүүхдийн цэцэрлэгт хамрагдаж явж байна. Бид нэр 2012-аас 2016 хүртэл улсын 4 жилийн төсөвт бол нийт нэг 12 цэцэрлэг цогны харихын дүүрэгтээ бариулж чадлаа л да. Тэгээд маань 19-р хорооны цэцэрлэг байгаа. Тэгээд 120 хүүхдийн цэцэрлэг 1.1 тэрбумын хүртгээр боссон. Өнөөдөр бол 200 хүүхэд цэцэрлэгт явж байгаа. Ер нь бол 19-р хорооны одоо бүх хүүхдийг хамруулах гэх юм бол дахиад нэг 200 хүүхдийн цэцэрлэг бол шаардлагатай гэсэн үг л дээ. Ер нь бол төрөлд байнга нэмэгдэж байгаа учраас ер нь улс орон даяар цэцэрлэгийн хэрэгцээ бол маш муу байгаа. Бид нэр жил болгон л одоо төсөвт нэлээд олон цэцэрлэг тавьж өгдөг. Хөдөө орон нутаг за томоохон дүүргүүд гээд ингээд тавиад байгаа ч гэсэн жилдээ баригдаж байгаа нэг 30-аас 40 цэцэрлэг бол хаанаас шүрхгүй байгаа л да. Ер нь бүх хүүхдэд цэцэрлэгтэй болгоё гэх юм бол чи нэг бараг 800 цэцэрлэг хэрэгтэй болоод байгаа шүү дээ. 100 хүүхдээр бодоход 100 хүүхдийн цэцэрлэг 800 хэрэгтэй байгаа байхгүй. Манай дүүрэгтгээл тэгэхэд 100 цэцэрлэг шаардлагатай байдаг. Гэтэл бид нэр одоо ингээд 4 жилийн хугацаанд 12-ыг л барьж чадж байгаа байхгүй. Ер нь бол цэцэрлэгийн ачаал бол ихтцээ одоо ингээд энэ анги тэгээд тэгэхэд нэг анги бол нэг 30 хүүхдэл авах хэвээр одоо стандартынхаа дагуу гэтэл одоо манай энэ цэцэрлэг бол нэг ангид 40-50 хүүхэдтэй байж гэнэ л гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн маань одоо эрүүл аюулгүй орчин ирхэн хангагдгүй тийм ээ. Та бүхэн орж ирээд удаагүй байгаа ч гэсэн энэ хүүхдүүд дунд бол нэлээд ханиад байна тий. Ханиалгаал байна. Энэ эцэг эхчүүд заримдаа нөгөө хүүхд нь ханиад хөрчих байх гэж одоо зарим нь гэртээ байлгаад байна шүү дээ тий. Тэгэхээр хүүхдүүдэд эрүүл ийм аюулгүй орчинд хүүхд харах үйлчлэгийн хувьд батлагснараа ер нь хангах боломж байгаа лөө.
цэцэрлэгийн ачаалал ийм ихтэй тийм ээ нэг ангид байх хүүхдийн тоо дэндүү их байна гэдэг бол бие биендээ өвчин халдаагаас өсвөлэл одоо яг тийм эрүүл мэндийн талдаа бол хэцүү байна гэсэн үг л дээ. Дээрээс манай сонгон найрхан дүрг бол агаарын бохирдол бол хамгийн өндөр байдаг. Агаарын бохирдолыг хүүхдүүдэд яаж нөлөөлж байна гэхээр яг энэ эд ханиадтай үед бол нэг ханиад тусангуудаа маш хурдан хүндэрчдэг. Дээрээс нь одоо нера хүүхдүүд ялангуяа агаарын бохирдлоос болоод энэ ханиад томуу тусахад бол маш хурдан хүндрээд тэгээд одоо яаралтай эмнэлэгт ирэх шаардлагатай болдог. Манай дүүргээр бол хүүхдийн эмнэлгийн асуудал бас нэлээд хүндрэлтэй байдаг. За өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бол энэ хүүхдийн эмнэлгийн асуудал дээр бас нэлээд хөөцөлдөж явж аж. Тэгээд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар бол манай дүүрэгт 16 энэ оноос эхэлж баригдаад 17 он гэхэд бол одоо цогцлбор том эмнэлэг баригдаж дуусах ёстой. Тэгээд эмнэлэг баригдаад дууссны дараагаар бол хүүхдийн эмнэлгийн асуудал одоо бусад эмнэлгийн асуудал бол нэлээд сайн шийдэгдэнэ гэж харж байгаа. Сайн уу? Сайн байцгаана уу? Сайн байна. Ганцаархна. Сайн уу? Юу тоглож байгаа? Дуу сурсан уу? Дуу сур. За ямар дуу сурсан? Тэртээ ойгоос ганцуурныг гэртээ бид нар авчирлаа. Олон янзын тоглоомууд ондоо газар өлгөөстэй. Урамтай бүмдгнүүд асан шаанаа. Урамтай үжилтэй өгтөцгая шинана. За баяр хүргэе бүгдээ. Гадуухан байгаа. Гацуур хураагаагүй л байгаа мó. Элэ болохоор ураатай. Өглөө болохоор барьчдаг юм уу? Энэ гэр цэцэрлэг байна тий. Тэгэхээр Манай 19-р хорооны энэ 26 дугаар цэцэрлэг маань одоо бүр социализмын үед байсан юм хуучин цэцэрлэгийг мэргэжлийн хэлтийн газраас шаардлага хангахгүйгээд нураагаад тэгээ газар дээр шинэ цэцэрлэг барьсан. За энэ шинэ цэцэрлэг баригдах 2 жилийн хугацаанд бол гэрт хүүхдүүдэд авчирсан. Тэгээ үргэлжлүүлээд энэ гэрээ шинэ цэцэрлэгийн хашаан дотор бариад нэгэнт одоо нөгөө цэцэрлэг хэрэгцээтэй байгаа учраас үргэлжлүүлэн энэ гэр дотроо бас хүүхдүүдэд авсаар л байгаа л да. Ер нь гэр цэцэрлэгийг нэлээд олон цэцэрлэгүүд бол хажуудаа бас нэмэлт маягаар ингээд бариад явж байгаа. Ер нь гэр дотроос цэцэрлэг хийх юм бүр боломжтой байдаг. Ялангуяа түрүү миний яриадсэн хүүхд харах үйлчилгээ гэр хорооллын айлууд бол одоо гэр дотор яг ингээд 2 гэр өгсраад бариад яг ийм хэлбэрээр 15 хүүхдийн жижигхэн цэцэрлэг хийчих бүрэн боломжтой. Хөдөө орон нутагт маш их боломжтой. Одоо олуудлаа үлжэндээ бууцсан байгаа нэг 5-10-аараа үлжэндээ бууцсан байгаа айлууд бол дундаасаа ингээд 2 гэр бариад нэг нь галтгооны гэр, нэг нь хүүхдүүдийн тоглоомын гэр гээд ингээд нэг дундаасаа 2 эмэгтэйгээ сургаад нэг 5-10 хүүхэдтэй ингээд хүүхд харах үйлчлэгээр бол хүүхдүүд аваад явчих бүрэн боломжтой байгаа. Дээрээс нь хөлийн застаууд бол энэ үйлчлэгийг бол маш их сонирхож илээ. Сая бид нэр Өмнө Говь аймагт Тосон бомбын нуруунд дээр очиж ажиллахад бол яг энэ нуруу маань өөрөө хил дээр байрладаг. Тэгээ хөвдийн застаавынхан бас энэ талаар маш их сонирхож энэ жил одоо сургалтандаа хамрагдаж чадсангүй яаж одоо яг хил дээр байгаа ажилгүй байж байгаа тийм ээ офицеруудын эхнэрүүд бол энэ үйлчлэгийг бий болгож болох вэ гэдэг тэр саналыг бол нэлээд хэлж биднээс их хүсэл гаргаж байгаа л да. Тэгэхээр энэ хүүхд харах үйлчлэгээний хууль маань бол цаашдаа маш олон газар бол хэрэгжиж маш олон хүүхд ингээд эзэнтэй болчих юм бүрэн боломжтой ийм л хууль байгаа юм л да. энэ том дүүрэгт бас төрийн түвшүүдийг хараад хахад нэг сонгогдоод дахиж сонгогддгүй юм шиг ийм зарим зүйл анзаарагдаад байд. Яг энэ том их хүн амтай том дүүрэгт эмэгтэй хүн ажиллах юм бол хүнд үү? Явтай эрэгтэй эмэгтэйг ялгаа гэж байх хөт тий. Тэрэнд бол одоо хамгийн гол нь цаг заваа тохируулж яаж энэ олон хороодороо энэ олон сургууль цэцэрлэг тэгээд энэ төрлийн байгууллагаараа тойрч ажиллах вэ гэдэг цаг завны асуудал л да. Би бол яг эрүүл мэндийн байгууллагууд сургууль цэцэрлэгээр л илүү ордог. Тэгээд энэ худалдааны төвүүд дээр ч гэсэн заримдаа бас явдгийг. Ягаад гэвэл худалдааны төвүүд дээр захууд дээр бол эмэгтэйчүүд маш их ажилладаг. Тэгээд худалдааны төвүүд дээр ороод явж байхад бол яг тэр лангуун дээр зогсоод ажил хийж байгаа эмэгтэйчүүдэд бол
проблем нэлээх байдаг л та. Жишээлбэл нийгмийн даатгалынхаа шимтгэлийг ерөөсөө төлж чаддгүй те. Тэгээд тэднэртэй уулзахдаа бол нийгмийн даатгалынхаа шимтгэлийг аль болохоор төлж авах хэрэгтэй. Одоо нэг лангуу ажлуудад болж байгаа ч гэсэн 5-6 жилийн дараа 10 жилийн дараа за ялангуяа одоо тэтгэврт гарах үед бол нөгөө ажилласан жилээ одоо бөглүүлж чадаагүй нийгмийн даатгалаа төлж чадаагүйгээс болоод нэлээд хохиролтой болно шүү гэдгийг нэлээд хэлж өгдөг. Тэгээд нийгмийн даатгалын газартай бас холбогдож энэ хөдөлгөөнт нийгмийн даатгалын байцаагч нарыг гаргаж өгөөч гэсэн хүсэлтүүдийг бас нэлээд тавьж өгчээсэн. За ер нь ингээд захууд дээр заримдаа ч одоо хар хорим морин ингээд захууд дээр бол гадаа зогсож байгаа шүү дээ. Тэр эмэгтэйчүүдэд бол асуудал нэлээх байдаг л да. Эрүүл мэндийн үйлчлэгт орох юмсан ч гэдэг юм уу тийм ээ. За тэгээд түрээсийн асуудлаар бол маш их ханддаг. Тэдэртэй уулзаа явж байхад бол одоо түрээслэгч нар бол нэлээд дарамтлах маягтай байдаг. Түрээсийг бол тогтмол өсгөж яадаг. За түрээсээ төлж чадахгүй нөхцөлд бол гар гэдэг шаардлагыг байнга тавьж яадаг. Өөрөөр хэлбэл одоо энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалах тийм байгууллага огт байхгүй байна гэж харагдаад байдаг л та. Тэгээ манай эмэгтэй гишүүдийн зүгээс бас түрээсийн тухай хууль байх ёстой байна гэдэг тэр санааг бол энэ худалдааны төвүүд зах дээр ажилласныхаа дүнд бол энэ хуулийг санаачлах хэрэгтэй байна гэдэг санаачлах гаргаа явуучих. Тэгээд яг түрээсэндээ түрээсийн хуульд бол юу тусах уу? Түрээслэгчийн хүлээх үүрэг юу юм те? Түрээс төлж байгаа хүмүүс ямар эрхтэй байхын гэдгийг тусгаж өгөхийн тулд бас нэлээд судалгаа хэрэгтэй байгаа. За өөр манай дүүрэг дээр бас фермерийн аж ахуй эрхэлдэг 8000 гаруй иргэн байдаг. Одоо хуучин бол барьцааны сангийн аж ахуй гэдэг чинь манай сонгоны хайрхан дүүрэг чинь бас хөдөөтэй байхгүй юу? Тэнд бол бас асуудал их байдаг. Яагаад гэхээр одоо нийслэлийн хажууд байгаа учраас бэлчээр гэж байхгүй болсон. Одоо цахимаар газар олголт хийгээд эхэлсэн. Яг нөгөө фермерийн аж ахуй эрхэлж байгаа одоо үхэртэй айлуудын газар дээгүүр нь цахимаар нийслэлийн иргэдэд бол газар олголт хийгээд эхэлсэн. Тэгсэн мөртлөө бас энэ нийслэлийг сүүгээр хангах хамгийн том фермерийн аж ахуйн газар гэдээ бас зарлцсан. Ингээд нийслэл засгийн газрын бодлого бол бас энэ дэр нэлийн зөрүүтэй явдаг. Тэгээ цаашдаа бол энэ өөрөө суурьшлийн бүш байх юм уу? Эсвэл одоо фермерийн аж ахуй эрхлэгчдийн нийслэл Улаанбаатар хотыг сүүгээр хангах бүс байх юм уу гэдгийг бол маш тодорхой гаргаж ирэх шаардлагатай байдаг. Тэгээд би бас тэр фермерүүдийнхээ нэрийн өмнөөс бас нийслэлтэй засгийн газарт бас нэлээд хилдэгтэй. Одоо нэгэнт ингээд суурьшлийн бүс болгох гэж зарлаад газар олголт хийгээд эхэлсэн байгаа бол манай энэ фермерүүдэд Төв аймгийн нутагт ч юм уу нийслэл ойрхон газараас газар олголт хийж бас нэг 4-5 га газар өөрийн гэсэн тэжээлийн ургамлыг тарьчдаг тийм ээ. Тэгээд фермерийн аж ахуй эрхлэх боломжтой байдлаар газрын зохицуулж өгөөч гэдэг асуудлыг бас байнга тавьж идэг. Харамсалтай нь өнөөдрийн болтоос шийдэгдсэн асуудал бол багахан л байна л та. Ер нь энэ улсын хурлын гишүүд ажил хийгээд бас хүндрэлтэй юм нөгөө төсөв мөнгөний байдалтай шууд холбоотой байгаа шүү дээ тийм. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай. Ер нь та амлсан ажлынхаа хэдэн хувийг хийсэн бэ? Хуваараа гишүүн хүн амлалт өгөх нь өөрөө хориотой. Тэгэхээр намын мөрийн хөтөлбөрөөр бид нэр хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг миний амлалт биш арчилсан нам засаг барьж байгаагийн хувьд засгийн газрын мөрийн хөтөлбөр одоо нийслэлийн засаг захиргаа тийм ээ бас одоо манай нам төр барьж байгаагийн хувьд за мөн дүүрэг бас ямар амлалт өгсөн. Энтэйгээ бид нар нэгдчил хамтарчил ажиллана. Тэрнээс их хурлын гишүүдэд бол одоо нэгч төгрөг мөнгөний ирэх байхгүй шүү дээ. Бид бол төсөвдөр ажиллахдаа харин нийслэлээс орж ирж байгаа сонгоны хайрхан дүүрэг дээр шийдвэрлэх ёстой. Тэр төсвүүдэд батлуулахын төлөө бол нэлээд сайн ажилтдаг л да. Харамсалтай нь хичнээн сайн ажиллаад хичнээн одоо мөнгө тавиуллаа ч гэсэн манай дүүрэг дээр бол зүгээр л одоо нэг юм далаа дотор туслалын чинэл юм болдог. Үнэхээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд харин нэг ололттой тал гэх юм бол зам бол нэлээд сайн засагдсан. Ерөн сонгоны хайрхан дүүргийн зам нэлээд муутай байсан. Одоо бидний явж байгаа энэ замууд бол дандаа сүүлийн 2-3 жилийн хугацаанд хүчний банкны санхүүжилтээр хийгдсэн шин замууд байж байгаа. Тэгэхээр зам сайтай болцохоор энд байгаа одоо иргэдийн маань бас ажилдаа явах, ажилласаа ирэх тийм ээ. Сургуулийн хүүхдүүдийн наашаа цаашаа явах ч гэх юм. Ер нь амьдралд маш хэрэгтэй болдог. Тэгээ зам сайжирсан учраас яг тэр замын тал дээр бол иргэд маань нийлэл сэтгэл хангалуун байдаг. За тэгээд
гэр хороолол 80% эзэлдэг учраас гэрэлтүүлгийн асуудал, гэр хорооллын дундах замуудын асуудал гэдэг асуудал бол нэлээд ихтэй. Тог цэцлэг ингээ айлууд ч гэсэн нэлээд байдаг. Ягаад гэхээр хөдөө орон нутгаас жил болгон л одоо 10-20 мянган хүн манай дүүрэг дээр шилжиж нүүж ирж байна. Бусад дүүрэг дээр бол харьцангуй шилжиж төлөвлөгөө маш бага байдаг. Ягаад гэхээр тэнд очиод одоо амьдрах газар байхгүй. Манайх бол гадагшаага тэлэх боломжтой учраас цахаасаа ахуулаад одоо уулын оройч байсан хамаагүй ирэл буучдаг. Тэгэл тог цэцлэг байх зөвшөөрлөгөө. Тэгэхээр газрыг нь шийдвэрлэж өгөх, тог цэцлэгааныг нь шийдвэрлэж өгөх гэд худаг ус гэдэг энэ яг хүний одоо амьдралын анхны хэрэгцээг хангах энэ дэд бүтцүүд бол нэлээд хүндрэлтэй. За жил болгоно л нэг 2-3 мянган айлын одоо иргэнд тог татуулах ажлыг бол хийдэг. Даанч одоо хойдон жилийн дахиад 2-3 мянган иргэн нэмэгдэл буучдаг. Газрыг бол бас дүүрэгтэйгээ хамтраад нэлээд сайн шийдвэрлүүлж байгаа. Газраа шийдвэрлж чадахгүй, газраа авч чадахгүй байгаа иргэдийн асуудал бол нэлээд сайн цэгцэрч байгаа. Зарим тохиолдолд бол одоо яг үерийн аман дээр буутсан ч байдаг юм уу тийм ээ. Ийм аюултай нөхцөл байдалд хориотой газар буутсан айлуудад бол нэлээд хүндрэлтэй асуудал бол байсаар л байгаа бас. Одоо дүүрэг дээр ирж байна. Дүүрэг дээр ямар ажилтай хэлээ та? За өнөөдөр дүүрэг дээр өргөдлийн байнгын хорооноос Бацанд нь даргатай хамтраад иргэний танхимд бол өргөдлийн байнгын хорооны өргөдөл хүлээн авах хайрцаг байрлуулах ийм үйл ажиллагаа байж байгаа. Тэгэхээр ер нь бидэнд бол маш их өргөдөл ирдэг. Тэгээд иргэд өргөдлөө өгөхийн тулд заавал ордон дээр ирэх ч байдаг юм уу тийм ээ. Бас ийм хүндрэлтэй асуудал гардаг учраас хамгийн ойрын цэг болох одоо дүүргийнхаа яг тэр улсын хурлын гишүүндээ хандсан өргөдлийн байнгын хороонд хандсан өргөдлүүдээ дүүрэг дээрээ авчираад хайрцагт хийчих юм бол 7 хоног болгон бид нэр хайрцагнасаа өргөдлүүдээ аваад нэгтгэд үзээд байхад энэ үйлчлэгийг илүү одоо ойртож очих юм байна. За хамтдаа орох уу? Манай дүүргийн иргэд бол одоо хандаж болох хамгийн том албан тушаалт нь л одоо их хурлын гишүүнэл гэж хардаг л да. Тэгээд үнэхээр тэр хүнээс өөрөөс нь үл хамааран одоо шийдэгдэж чадахгүй маш олон асуудлууд тэр хүний өмнө зовлон болон тулгарч идэг. Тэгээ энэ шатараалан ханцаар хамгийн сүүлд их хурлын гишүүндэл ханддаг. Над дээр бол хэдэн мянган өргөдөл ирдгээ. Тэр өргөдлүүдийг уншаа сууж хахад зарим үед бол хүрээ гэдэг яасан холын хүний аим яасан бүх юм бэ ч гэж зарим үед бодогдох үе байдаг. Тэр болгоныг би ч шийдвэрлэж чаддгүй. Үнэхээр улсын их хурлын гишүүнч тэрийг шийдвэрлэж чадахгүй тийм олон проблем байдаг. Ялангуяа одоо өвчтөе зовлонтой хүмүүс тийм ээ. Эмчилгээний зардал хүссэн, за хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хүссэн ч гэдэг юм уу, хувийн чанартай, за мөн одоо дүүрэг юм уу, нийслэл одоо хорооны хүртэл шийдэд өгчих боломжтой тэр асуудлуудаар хүртэл одоо маш олон иргэд бол хандж байдаг. Тэгээ энд бас өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийг харахад бол манай дүүргийн төрийн албан хаагчид голчлон байх шиг байна. Тэгээ бид бол төр бол ер нь дүлээл байдаг штэ. Тийм учраас цаашдаа ер нь энэ төрийн дүлий чихийг жоохон ч гэсэн зөөдрүүлэхийн тулд бид энэ өргөдлийн байнгын хорог байгуулсан байгаа юм. Тэгээд энд сууж байгаа энэ залуучууд та бүхэндээ ч гэсэн энэ сонгон найрхан дүүргийн 300 мянган хүн тэн дотор байгаа маш олон одоо асуудалтай байгаа хүмүүсийнхээ өмнө хэдүүлээ хамтдаа нэг чигцөөлөнтэй байх юмсан л гэдэг уриалгыг өнөөдөр гаргамаар байна. Тэгэхээр мэдээж ud ажил хийн, энэ том дүүргийн ажлыг хийн гэдэг бол 1-4 жилд хийгээд барч хаждаг шүү дээ. Цаашдаа одоо ямар тулгымцсан асуудал байгаа та цаашдаа яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ? Мэдээж бол эхлүүлсэн ажлуудаа дуусгах бах тий. Яг сонгон найрхан дүүргийнхаа ирээдүйг бид нэр яаж олж харж байна гэдэг л байгаа юм л та. Одоо өнөөдөр бол нэг иймэрхүү төр төрхтэй байгаа дүүрэг маань 5 жилийн дараа ямар болсон байх болоо гэх. Тэгэхээр тэрний хүрэхийн төлөө бид нар чинь одоо багаар л ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ, нийслэлтэйгээ, засгийн газартайгаа, дүүрэгтэйгээ хамтраад. Тэгээ сонгон найрхан дүүрэг бол их сайхан гэрэл дээрийн дэвтэ дүүрэг гэж би хардаг. За нэгдүгээрт бол нийслэл Улаанбаатар хот бол
захиргаагаа сонгон хайрхан дүүрэгт нүүлгэж авчирна гэж амласан байж байгаа. Газрынхаа асуудлыг шийдвэрлэсэн, бас хөрөнгө оруулалтынхаа асуудлыг ч гэсэн шийдвэрлэж байгаа гэж сонсогдоод байгаа. Тэгэхээр нэг 2 жилийн дараа бол нийслэл Улаанбаатар хотын төв болвол сонгон хайрхан дүүргээр нүүж ирэх юм байна. Засаг захиргаа тийм ээ, нийслэлийн засаг захиргаа одоо нийслэлийн бүх албан хаагчид болвол тэр талбай дээр суудаг том байшин маань манай дүүрэгт ирэх нь шүү дээ. Тэгэхээр тэрийг дагаад маш олон үйлчлэгээнүүд бол ирнэ гэсэн үг. За дээр нь Баян хошуу төв гэж нийслэлийн 2 дугаар том төв хэсэг бол байгуулагдаж байгаа. Энд бол Баян хошуу бол анхнаасаа л одоо социализмын үед л хувийн тийм байшин одоо хаусан хороол болгох гэж анх нэг 5,000 төгрөгийн зээл иргэдэд олгож эхэлсэн. Тэгээ иргэд бол тэнд яг хувийн байшин бариад ингээд амьдарч эхэлсэн ийм газар байдаг. За тэнд бол одоо Азийн хөгжлийн банкнаас 200 сая долларын тусламж үзүүлэх дэд бүтцийг нь бариад одоо бараг дуусч байгаа. Тэгэхээр тэнд бол маш өндөр байшингуудтай тийм хотын нэг томоохон байшин хороолол бий болох юм байна. Одоо яг гэр хороол байж байгаа газар дээр. Тэгээ тэрийгээ дагаад бол мөн одоо агарын бохирдын асуудал шийдвэрлэгдэж чинь тийм ээ, дүүргийн иргэдийн маань төвлөрөл бас нэлээд гайгүй болно гэсэн юм ятаага. Тэгэхээр сонгон хайрхан дүүрэгт бол боломж олцсон бол маш их байдгаа гэж бид бол хардаг. Тийм учраас энэ дүүрэгт амьдарч байгаа иргэд маань ер нь сонгон хайрхан дүүрэгтээ төрж өсөж энд ажиллаж амьдарч байгаадаа бахархах тийм цаг бол тун удахгүй ирнэ л гэж бодож явдаг. Тэгээ тэрнийх нь эхлэлийн тавиулах ажилд нь одоо гар бие хамт оролцох тийм ээ, хамтран ажиллаж байгаадаа бол би бас их баяртай л байдаг. За баярлалаа. Бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээн аваад ажлаа сурвалжлуулах боломж олгосон танд маш их баярлалаа. Танд амжилт хүсье. За танай телевизийнхэн ч гэсэн амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр Монгол улсын хүн амын 11% нь орьсон суудаг сонгон хайрхан хэмээх энэ том айлыг төлөөлж улсын хурлд ажиллаж байгаа улсын хурлын гишүүн Эрдэнэчимгийн ажилдаа танилцж та бүхнийг бас танилцууллаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчдээ.